За даалтын эдийн засгийг ил болгох татварыг бүх бизнес эрхлэгч төлдөг байх зорилгоор нэмэгдсэн үртгийн албан татварыг 2% буцаа олгоролтойгоор гаргасан. За гэвч бүх аж ахуй нэгж бизнес эрхлэгчид төлдөггүйг хувийн хвшлийн төлөөлөл онцолдог. За жижиглэн болон цахим худалдаа эрхлэгчдийн татвар төлөлтийг сайжруулах чиглэлд анхаарах нь чухал юм. За мэдээллийг эдийн засгийн болон сэтгүүлч уянга дэлгэрүүлэн хүргэнэ. Оройн мэндийг хүргэе. За тэгэхээр зарим зах худалдааны төвүүд болоод мөн захим онлайн худалдаа бизнес эрхлэгчдийн хувьд бол альва бараа үйлчилгээ худалдаа авахд бол баримт буюу баримт олгодоггүй. За энэ талаар бид бүхэн худалдаачдаас тодруулахад ихэнх нь бол одоо баримт өгөх боломжгүй гэдгийг илэрхийллээ. За хүсвэл утасны дугаараар эргээд баримт шивж өгөх боломжтой гэж хариуллаа. Баримт өгөх үү? Ямар баримт? Наач чинь үнэтэй байж байгаа хямдарчаад байгаа байхгүй 100,000 төгрөгөөр. Тийм. Үнэтэй үнээрээ хамбал баримт өгнө шүү. 20% хямдчаар баримт энэчнээс уншиж авчих шээ. Уг нь бол хуулийн хүрээнд эдгээр жижиглэн худалдаа эрхлэгчид болоод захим онлайн худалдаа эрхэлж байгаа эдгээр бизнес эрхлэгчдийн хувьд бол одоо хувь хүний бизнес эрхлэгчээ гэж үзээд хуулийн хүрээнд бол хувь хүний орлогын албан татвар төлөх ёстой байдаг. За ингээд яг татврын байгууллагад бүртгэлтэй нийт татвар төлөгч иргэн бол 2.5 сая иргэн байна. За үүнийх нь одоо 600 мянган нь бол яг бизнес эрхлэгч иргэн гэж бүртгэгдсэн байдаг юм байна. За үүнийх нь 48% нь татврын тайлан гаргадаг гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр нэг ёсондоо одоо 600 мянган бизнес эрхлэгч иргэний ойролцоогоор батхад 300 мянга гаруй нь бол одоо ямар нэгэн байдлаар татврын тайлан гаргадаггүй. За татвар одоо төлж байгаа энэ баримтаа бол илгээдэггүй гэсэн үг. Уг нь бол иргэдийн хувьд тэд нэгэнт бизнес эрхэлж байгаа. За танд аливаа бараа үйлчлэгийг борлуулж байгаа бол танд баримт өгөх ёстой. Нөгөө талдаа улстай бас 1% болон 10% татвараа төлөх ёстой юм. Татварын алба бол талангаа ирүүлээгүй татвар төлөгчөд зөвлөгөө мэдээлэл хургуулах, тэдгээр татвар төлөгчд бол сургалт хийх гэдэг байдлаар бол байнгын ингэж хандаж явдаг. За одоо бас нэмээд хэлэхэд бол хувь хүн бол үйл ажиллагааны орлогоос 1 болон 10% татвар төлөх боломжтой байгаа. 1 болон 10%-аар. Тэгэхээр ямар тохиолдолд 1% татвар төлөх вэ гэдэг асуудал гарч ирдэг. За инхээр үйл ажиллагаа, бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэд бол одоо талент ондоо багтаад буюу 12 сарын 31-ээс өмнө хялбаршуулсан горимд хамрагдах хүсэлтэд илгээснээр энэ 1% хамрагдах боломжтой. Энэ тохиолдолд одоо нөгөө худалдаа эрхлэгч маань өөрөө баримт олгоогүй тохиолдолд бол энэ дээр гомдлоо тухай бүр гаргах боломжтой. Энэ гомдлын дагуу бол татварын албанаас бол шалгалтыг хийгээд тэр гомдлын дагуу зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авах. Нөхөж татвар төлөгчд баримт олгуулах гэдэг ажиллагааг бол хийдэг байна. Урлаг соёлынхны хувьд бол бас яг энэ жижиглэн болон захим худалдаа эрхлэгчтэй адилхан бизнес эрхлэгч иргэн гэж явдаг. За тийм учраас тэд ч гэсэн хувь хүний орлогын албан татвар бол төлөх үүрэг хүлээдэг. За эхнээсээ бол урлаг соёлынхны хувьд бол яг энэ төрлийн татварыг идэвхтэй төлдөг. За шилдэг дүүргийн болон нийслэлийн шилдэг татвар төлөгчдийн нэгээр шалгарах нь бол түгээмлэдэг. За тэгвэл урлаг соёлынхны хувьд бол жишээлх юм бол яг тэднээс хэрхэн яаж татвар бүрдүүлж авч байна вэ гэхээр одоо энэ мэт зайсан хийл, төв цэнгэлд хүрээлэн, стефи аренаг хэмжлэн эдгээр одоо нийслэлийн хэмжээнд байгаа нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах нийт 19 төв байд юм байна. Эдгээр төвд одоо үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа тоглолт ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар одоо шинжилгээ хүлээн авалтын концертанд оролцох ч юм уу, эдгээр тохиолдолд нь бол яг татврын байгууллага бүртгээд авдаг байна. Урлаг соёлынхны хувьд дуучид, уран бүтээлчдийн хувьд бол альва тоглолт одоо янз бүрийн жүжиг зохион байгууллаа гэхэд эдгээр нийт 9 яг ийм тасалбар борлуулах цэгүүдээр захим сайтуудаар бол түгээгддэг гэсэн үг. Эдгээр сайтуудаас тухайн тасалбаруудыг худалдаа авж байгаа иргэдийн борлуулалтаас нь шалтгаалаад бас татварыг суудгаж авдаг байна. За энэ мэтчлэн урлаг соёлынхан болон жижиглэн худалдаа, захим худалдаа эрхлэгчдийн хувьд бол татврын албанаас эдгээр бизнес эрхлэгчдэд бол хяналт тавих үүднээс тэднийг бүртгэж, захим орчин тавигдсан утасны дугаар, дансны мэдээлэл зэрэгт нь үндэслээд эрсдэл тооцдог байна. Хэрвээ эрсдэлтэй гэсэн ангилалд үзэж байвал мессеж болон имэйл илгээх зэргээр анхааруулга, сануулга
өгдөг гэж тайлбарллаа. Гэхдээ энэ нь бол хангалтгүй байгаа. Яагаад тэгэхээр тоо мэдээлэлээс ч гэсэн харахад бизнес эрхэлж байгаа иргэдийн за 40 гаруй хувь нь 50 хүрэхгүй хувь нь бол ийхүү яг татврын тайлан гаргаж байна гэдэг. За 300 мянга гаруй иргэн одоо хуваарь бизнес эрхлэгчдийн хувьд татвар төлөхгүйгээр за даалт эдийн засаг бол хөгжүүлж байгаа гэдэг нь эндээс харагдана. Нөгөө талдаа бас улсын эдийн засагт татвар төлөхөд бол төдийлөн үүргээ гүйцэтгэхгүй хариуцлага ухамсарлахгүй байгаа гэдгийг бас эндээс харж болох юм аа. Тэгэхээр татврын байгууллага за томоохон татвар төлөгчдийн одоо татварыг бүрдүүлэхэд анхаарахаас илүүтэйгээр бас нөгөө талдаа жижиглэн худалдаа гэлтгүй цахим худалдаа бизнес эрхлэгчид за урлаг соёлынхан болон эдгээр хүмүүсээс бол одоо аливаа борлуулалтын орлогоос нь татвар авахд онцгойлон анхаарах нь чухал юм аа. Мэдээлэл хүргэлээ.